За сайн байцгаана уу? Та бүхэндээ баяр наадмын мэндийг хүргэе. Сайхан баярлаж, сайхан наадамлаж байна уу? За та бүхнийхөө өмнө 14-ний өдрийн тэнгэрийн зургийг дэлгээ тавьсан байна. Энд ингээ харж байгаа бол Санжир гарагийн тэмдэг уналтынхаа одоо тийм ордод S буюу R гэдэг үсэгтэй тэмдэглэгээтэй байгаа. За тэгэхээр энэ хараа юу гэсэн үг гэхээр 14-нөөс Санжир гараг маань ухралтын энерги гэж хэлж нэ, ухралтын хөдөлгөөнтэй орно гэсэн үг. За тэгэхээр 13 буюу 12-нд яаж яах вэ гэхээр ухралт руугаа орж амжаагүй зогсолтоо хийсээр байгаа гэсэн үг байхгүй юу? Өнөөдөр болон маргааш зогсолтын энергитэй байгаа. За тэгэхээр цөмөрөө энэ 2 өдөр юуг амжиж хийх ёстой юм бэ? 14-нөөс өмнө цөмөр юуг анхаарах вэ гэхээр өөрсдөндөө дадал зуршлыг суулгамаар байна. Хамгийн зөв дадалтай болъё, хамгийн зөв зуршилтай болгох хэрэгтэй гэсэн ийм тэнгэрийн холбоос, ийм оддын энергийн холбоос тэнгэрт ингээ үүсчихсэн байна. Энэ маань болохоор Санжир гараг маань Далавангийнхаа зэрэгэлдээ Дэлхийн ван гараг руугаа болон Тэнгэрийн ван гараг руугаа гэд ийм сайхан бисексtil гэдэг нэртэй холбоос үүсчихсэн байгаа. За тэгэхээр цөмөрөө өнөөдөр болон маргааш өөрсдөндөө дадал зуршлыг суулгаад 14 гэхэд одоо бүр тэрнээсээ өмнө амьдсан байх хэрэгтэй байна гэдэг ийм зөвлөгөөг хүргэж байна. За бүгдээрэнд нь баярын мэндийг ахин хүргэе. Сайхан баярлаарай, сайхан надамлаарай.